Сайн уу? Ано байна. Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд fig буюу инжир жимсийг ашиглах хандлага ажиглагдаж эхэллээ. Жишээ нь I'm from-ийн fig буюу инжир жимсэн дээр суурилсан коллекц, за мөн Rihanna-гийн Fenty Skin брендийн голлох бүтээгдэхүүн ч гэсэндээ инжир жимс агуулж эхэлсэн. Энэ орцыг одоо сонирхон судлах сэдлийг мань төрүүлсэн юм. Тэгэхээр энэ удаагийн видеоор би та нартай инжир буюу fig жимсний арьс арчилгаанд үзүүлэх нөлөө болон за энэ жимсийг агуулсан I'm from-ийн 3 бүтээгдэхүүний ревюг хуваалцах болно. Тэгэхээр энэхүү сэдвийг сонирхож байгаа бол видеотаа өргөжлөн хамтаагаарай. За мөн хэрэг миний суугт аль хэдийн subscribe хийсэн байгаа бол видеонд эргэн давтаа морил хамт байдагт баярлалаа. Харин энэ видео та нарын үзэж байгаа видеондоос миний одоо хийсэн хамгийн анхных нь видео байгаа бол сайн уу? Намайг Ану гэдэг. Би өөрийнхөө YouTube суугаараа дамжуулан арьс арчилгаа, хувийн санхүүгийн удирдлага, төлөвлөгч дэвтэр, төлөвлөлт, аялал гэд өөрийн сонирхсан сэдвүүдээр видео контентийг судалгаатайгаар хүргэдэг байгаа. Хэрвээ иймэрхүү төрлийн контентуудыг цаашдаа үзэж байхыг хүсэх юм бол энд дор байгаа subscribe гэсэн товчийг хэрвээ YouTube-ийг монголоор ашигладаг бол захиалах гэсэн товчийг дараад хажууг нь хонхыг дараарай. Тэгсэн тохиолдолд намайг шинээр видео оруулах болгонд notification очиж байх болно шүү. Латин нэршил нь Ficus carica, англиар fig, монголоор инжир гэх жимс нь Азийн орнуудад голчлон ургадаг зөөлөн чанарын одоо жимс байгаа юм байна. Fig буюу инжир жимсийг одоо шинжлээд аваад үзэх юм бол дотор нь 3 төрлийн антиоксидант бол агуулж байсны дээр омега тосны хүчил зөв мөн А, B1 B2 витаминуудыг агуулж байсныг илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл байгалийн гаралтай ретиноид буюу витамин А-г fig дагуулж өгсөн. Энэ нь өөрөө батганы эсрэг одоо үйлчилгээтэйгээр зогсохгүй ерөнхийдөө хөгшрөлтийн эсрэг нөлөөллийг үзүүлж байдаг витамин байгаа. За дээрэс нь антиоксидант одоо үйлчилгээтэй 3 янзын орц байгаа нь чөлөөт радикалуудаас арьсыг хамгаалж орчны бохирдлоос болоод орчны ер нь сөрөг нөлөөллөөс арьсыг хамгаалах зориулалтай гэсэн үг. Тэгэхээр нэг талаасаа ботаник орцууд дундаа fig нь шинээр орж ирж байгаа нэгэн сонирхолтой орцуудын нэг. Цаашлаад яг fig дотор байгаа нэг төрлийн одоо энзим байдаг нь арьс нь яг өнгийг илүү бараан болгож идэг тийм энзимийг нь очиж тэрлүү очиж дайрдаг тийм энзим байдаг юм байна л да. Өөрөөр хэлбэл энэ бүтээгдэхүүн дотор одоо энэ орц дотор арьсан дээр нөсөө тоол бүүсэх, сэвх үүсэх ч юм уу арьсны өнг гундахын эсрэг тэмцэх зориулалттай орцол агуулгаддаг гэсэн үг байгаа юм. Дээрээс нь fig нь яг TEW гэж хэлдэг transepidermal water loss буюу арьсны гадаргуу дээрээс чийг ууршин алга болохоос урьдчилан сэргийлэх зориулалттай арьсан дээр чигийг түгжиж өгөх зориулалттай ашиглах боломжтой орцуудын нэг юм байна. Ийм учраас fig-ийн хувьд яг ботаник орц талаас надад нэлээд сонирхолтой бүтээгдэхүүн шиг одоо сонирхолтой орц шиг санагдсан юм. Энэ оны 4-р сард Солонгосын I'm from гэд брэнд fig буюу инжир жимстэй коллекц бол гаргасан. Тухайн үед нь яг би нэг ашиглаж үзье да гэж сонирхоод байж итэл ашгүй энэ сард надад PR-аар яг тэр коллекцийн 3 бүтээгдэхүүн бүгдээрээ хүрээд ирчихсэн. Тэгэхээр яг эдгээр бүтээгдэхүүнүүдийг ашиглаж үзсэн сэтгэлдээсээ та нартай өргөөлөн хуваалцъя гэж бодож байна. Тэгэхээр яг I'm from branding яг нэг гол онцлог нь гэх юм уу зүйл нь гэхээр дандаа яг нэг ботаник орцсон дээр суурилсан одоо лайнуудыг гаргаад явдаг юм жижигэн микро коллекцууд бол байдаг. Өмнө нь зүгийн балтай гарч исэн, будаатай гарч исэн, mugwort гэдэг за нэг шаварлаг нэг тийм өөр орц байдаг. Тэрнтэйгээр гарч исэн ginseng буюу хүн орхиодойтой гэдэг яг ийм од орцсон дээрээ төвлөрсөн ийм жижигэн мини коллекцуудыг бол хийгээд явдаг. Тэгэхээр тэдний гаргасан хамгийн шинэ коллекц нь бол энэ жилийнх нь бол fig буюу инжир жимстэй ийм 3 бүтээгдэхүүнтэй коллекц байгаа юм. Тэгэхээр нэрнээс нь харахад бас нэг зүйл сонирхолтой байдаг нь I'm from гэд араас нь дандаа байршууд бол орж ирж идэг. Яг энэ брендийн одоо хийж байгаа од орцтой бүтээгдэхүүнүүд нь үргэлж яг тэр орц нь яг хаанаас ирсэн бэ гэдгийг савлгаан дээрээ үргэлж дурдж өгсөн байдаг л да. Тэгэхээр яг I'm from-ийн энэ fig буюу инжир жимстэй энэ коллекц нь Солонгосын илүү өмнөд хэсэгт байрладаг болтой Yongnam гэж унших уу? гэдэг байршлаас илүүтэй авсан энэ газараас ирсэн fig жимс буюу инжир жимсийг бол энэ бүтээгдэхүүнд бол ашиглаж. Тийм болохоор яг сав баглаа боодлынхын дээдлэлээр дандаа тухайн жимсийг авсан яг энэ орцыг нь одоо байршлыг нь бол дээр нь бичиж өгдөг юм байлээ. Яг нэг орцыг дандаа тэр байршлаасаа тэр газараас source хийж авдаг учраас тэр философи тэр санаа надад айгу таалагддаг. Дээрээс нь дандаа ямар нэгэн байдлаар ботаник ч юм уу эсвэл тийм
натурал одоо байгаль дээр ургуулan авсан тиймэрхүү орцуудыг ашигладаг нь нэлээд сонирхолтой байдаг. Тэгэхээр энэ коллекцийн бүтээгдэхүүнүүдийг би яг арьс арчилгаанд хэрэглэх дарааллынхын дагуу яриул илүү тохиромжтой болов уу гэж бодож байна. Тэгэхээр ярих эхний бүтээгдэхүүн бол Fig Cleansing Balm буюу инжир жимстэй цэвэрлэгч гүгэл. Яг арьс арчилгааны анхан шатны цэвэрлэгээний шатанд бол ашиглана гэсэн үг. Нүүрний буудаг, бохирдлыг бол цэвэрлэх зорилготой. За яг энэ нь болохоор дотроо Fig буюу инжир жимсний 7.8% агуулмжтай бүтээгдэхүүн. Энийг өөрөө 100 мл-ийн багт амжтай онгойлгохоос ч гэсэндээ эйгүү эвтэйхэн. Тэгээд дээр нь онгойлгоод үүсгэхэд цаанаас нь гүглээ бол гаргаж авах зорилготой халбаг бол дагалдаж ирж байгаа. Нэг гоё юм дангаараа биш яг энэ сав баглаан дотор нь бол байдаг учраас авч явахд айгүй эвтэйхэн. За тэгээд тусаа таглаатай энэ дээр эндээс эхлээд cleansing balm нь бол гараад ирнэ. Яг савндаа бол хатуу бүтэцтэй. Яг халбадаж аваад харин ашиглаж үзэхэд нэг таалагдсан юм айгүй гоё үнэртэй. Би ер нь арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд ер нь үнэр байхыг бол нэг тийш таашаагаад байдаггүй л дээ. Яагаад тэгэхээр хит эмзэг арьстай хүмүүст бол нэмсэн үнэр буюу за fragrance гэж хэлээд байдаг. Яг үнэртүүлэх зорилгоор нэмсэн үнэр бол заавал эмзэгшүүлээд байдаг. Гэхдээ энэний хувьд миний ойлгосноор өөрөө яг юм Fig буюу инжир жимснийх нь өөрийнх нь ботаник үнэр юм байна гэж ойлгосон. Тиймээс дараа нь яг нэмж үнэртүүлэгч оруулж өгөөгүй учраас бас бодолцож үзэж болох яг шүү тэгэж дургуутгаар хүлээж авахгүйгээр. Гэхдээ надад миний хувьд хэрэглэхэд энэ үнэр нь айгу тааламжтай, тийм хурц үнэртэй биш, айгу гоё тийм нэг чихэрлэгч биш, нэг юм гоё үнэртэй бол байсан. Гарныхаа дунд ингэж илж байгаад нүүрэн дээрээ ингээд түрхэж ашиглах үед яг нүүрний будгийг бол айгу гоё хайлуулад авч илээ. Нүдний будгийг ч гэсэндээ сайн арилгаж байсан. Би энэ дээр яг илүү нэг өмнө ашиглаж исэн гүглүүд одоо цэвэрлэгч гүглүүдтэйгээ харьцуулж үзэхэд анзаарсан нэг зүйл нь тэгэхээр би өмнө ингээд нүднийхээ будыг ингэж арилгачаад тэгээ усаар ингэж эмүүлсжүүлээ дараа нь дахиад угаагаад авахад ингээд нүдэн дотор ингээд манантуулаад идэг байсан байхгүй юу. Тэгэл Google юм чинь нүдэд гэж нэлээд сайн цэвэрлсэн юм чинь тэгэхээс яах вэ гэж бодоод исэн чинь миний хувьд яг энэ I'm from-ийн энэ Google миний нүдийг тэгж манантуулаагүй. Зүгээр надад тэгсэн байж магадгүй гэж бодоод би хэд хэд удаа дахин ашиглаж үзсэн л дээ. Тэгэхэд бол аль нь ч яг нүд манантуулаагүй учраас тэр нь надад айгүй таалагдсан. Яг нүд манантуулахгүй байлээ. Нүд рүү орж тэгж манан бодон болоод байхгүй гэх юм уу. Тэгэхээр миний хувьд яг энэ cleansing balm айгу таалагдсан. Өндөрнж гоё, сав баглаа боолнж гоё, нүд манантуулахгүй тэр утгаараа надад энэ cleansing balm бол нэлээд таалагдсан. За дараагийнх нь I'm from-ийн Fig Scrub Mask. I'm from-ийн бүтээгдэхүүнүүд түрүүний дурдж байсан л жижигхэн коллекцүүд бол үргэлж нэг юмараа яг ижил байдаг нь бүгдээрээ ийм масктай байдаг. Ямар нэгэн маск, ямар ч коллекц гаргасан төвд нь дандаа маск. Тэгээд дагалдаад магадгүй юм өөр бүтээгдэхүүнүүд байдаг л да. Заримд нь яг одоо чигш үрэх тос байж хахад заримд нь нүдний тос, заримд нь серум байдаг, заримд нь эссенц дагалддаг ч юм уу тий. Гэх мэтээр коллект болгонд нь өөр одоо арьс арчилгааны өөр шатанд бол ашиглах зориулалттай одоо мини коллекцод гарч ирдэгч бүгдд нь заавал маск байдаг учраас миний хувьд яг энэ Fig Scrub Mask-аас айгу өндөр хүлээлттэй байсан. Гэх юм уу гол одоо бүтээгдэхүүн нь энэ юм байна да гэж би ойлгож байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний хувьд бол Fig буюу инжир жимсний 1.2% агуулмжтай 120 г бол багтаасан савлгаатай энэс жижигхэн савлгаатайгаар бас байдаг юм тюбэн дотор хийцэн. Тэгэхээр түрүүнийх шиг дахиад яг сав баглаа бодлоо илүүтэй эхлээд ярив. I'm from-ийн энэ маскнуудын хамгийн гоё юм айгүй гоё шилэн савлгаатай ингээд барихад нэг тийм гоё хүнд zeg тансаг гэж хэлэх нь хайшаа юм. Гэхдээ яг нэг тийм барьцтай нэг тийм юм барьж байгаа юм шиг мэдрэмж өгдөг. Надад тэр нь энэ савлгааны хувьд амар таалагдж байгаа. Тэгэхээр хэрэглэхэд өөртөө ингээд амар тийм таашаалтайгаар ашигладаг. Тэгэхээр яг онгойлгоод үзэхээр энэ яг өмнөх I'm from-ийн маскнуудаас ялгаатай нь scrub mask буюу ерөөдөө гуйжуулах зорилттой маска гэсэн. Доторхыг нь онгойлгоод үзүүлэх энэ Fig-ийнх нь одоо өнгө өгсөн хэсэг харагдана. За илүү сайн харах юм бол дотроо юм жижигэн юм гуйжуулахад ашиглаж байгаа юм шиг юм granule буюу юм жижигэн юм одоо элсэн ширхэг шиг юмнуудтай гэх юм уу. Нүүрэн дээрээ бол эхлээд би дандаа зүгээр гоё ингээд жигд тарааж түрхээд 15 минут байлгаж байгаа. Дараа нь угаахынхаа өмнө нүрээ ингээд нэг скрабж байгаа юм шигээр ингээд жоохон ус хүргэж байгаад ингээд илсээр агаад гой гуйжуулж байгаад арилгацсан.
Би яг өөрөө гуйжуулагч ашиглахдаа ер нь илүү химийн аргаар арьсаа гуйжуулах илүү сонирхолтой байдаг. AHA, BHA хүчлүүдийг бол ашиглах дуртай. Энэ бол яг scrub mask учраас scrub гэдэг үг нь угаасаа яг механик аргаар арьсыг гуйжуулах зорилттой гэсэн. Тийм болохоор яг анханасаа хэрэглэхдээ бас за жоохон болгоомжтой хандаж гисэн. Гэхдээ миний хувьд эргээд scrub-нд яг дуртай болох нэг шалтгаан нь бол энэ болж иж магадгүй. Ягаад тэгэхээр түрхсний дараа арьсан дээр ингээ байлгаж байгаа. Тэгээд ваад ингээ арилгахад миний арьс бүр амар юм цэвэрхэн мэдрэмж төрсөн. Гэтэ нөгөө цэвэрхэн байдаг ч та нэг squeaky clean гэж нэрлэдэг бүр ингээд нөгөө комментор арилаад ингээд угаацсан юм шиг тийм цэвэрхэн биш. Айгу тийм өөрөөсөө тийм цэвэрхэн мөртлөөсөө цаанаас айгу тийм чийгшил авцсан тийм мэдрэмжтэйгээр гарч ирж илээ. Тэгэхээр яг фигнийх нь яг маскных нь нөлөөлөл нь яг тэр чийгшлийг нь өгөөд дээрэс нь scrub нь бол илүү л тэр нөгөө гуйж байгаа арьсыг илүү сайн гуйжуулж авах зорилттой байж дээ гэж би бодсон. Тэгэхээр энийг би оройдоо нэг байнга ашиглаад байгаа 7 хоног нэгээс 2 удаа ч юм уу. Тэгээ ашиглацгаар айгу гоё гуйжуулагч болж өгч илээ. Гол нь арилгасны дараа нөгөө миний арьсан дээр бол ямар нэг тийм film гэдэг л тийм өөр давхраг үлдээж байгаа юм мэдрэгдэхгүй. Яг бүтнээрээ бол арилж бууж исэн учраас тэр нь айгу гоё. Араас нь дараагийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхэд айгу гой тусч байгаа юм уу? Начиг хуурай өвөлдөө хуурай зундаа жоохон энгийн дүү арьстай хүний хувьд ч гэсэнтэй scrub mask нь арьсыг хэд хуурайшуулахгүй харин эсэргээрээ чийг өгж байгааг харах надад айгу гоё байлаа. Тэгэхээр миний хувьд энэ бол бас энэ scrub mask бол айгу гоё санагдлаа. Яг scrub зорилгоор ашиглахад айгу тохиромжтой бүтээгдэхүүн баг. Нэр савнда ийм халбахтай ирдэг. Гэхдээ дотор нь энэ бол багтахгүй. Тэгэхээр би тусад нь байрлаж хадгалж байгаа. Тийм байна. За маскныхаа араас баг шууд ашиглах боломжтой дараагийн бүтээгдэхүүн нь бол I'm From-ing Fig Boosting Essence. Энэ яг энэ Fig буюу инжир жимснийхаа коллекс дундаа инжирийн хамгийн өндөр агуулмжтай нийт 62.7% инжир жимсний хандыг бол агуулсан. Тэгэхээр яг энэ коллекстой байгаа энэ хоёр бусад энэ бүтээгдэхүүнээс хамгийн өндөр нь бол энэ гэсэн үг. Тэгэхээр од бүтээгдэхүүн нь буюу од орцсон гээл да инжир жимсний агуулмж нь хамгийн өндөр байгаа учраас эндээс бас хүлээлт нэлээд өндөр байсан. Ялангуяа яг инжирний арьсанд үзүүлэх нөлөөлөл тэр арьсыг чийгшүүлэх, гадруугаас нь ууршин алга болохоос хамгаалах тэр антиоксидант нөлөөллүүд нь бол энэ дээр хамгийн их байна гэж хүлээж байлаа. Яг гар дээрээ тусаагаад яг нүүрэн дээр эссенц төрөх байгаа юм аягаар ингээд дарж шингээж өгөхөд энэний хувьд нэг тийм айгу усан бол надад санагдаагүй. Хэдийгээр ингээд савын ингээ харахаар усан юм шиг айгу шингэн усан юм шиг санагдаж байгаа ч миний хувьд ингээд нүүрэн дээр ингээд төрхөд ингээд шингээж яхад тийм баялагдуу мэдрэмж өгсөн гэх юм уу, жоохон юм өтгөндөө viscosity нэг арай уснаас арай өндөр. Тэр мэдээж хэрэг эссенц учраас хөвчлэн тийм л байна л да. Тэгэхээр яг эссенц toner serum хоёрын голд байрладаг эссенцний агуулмж бол бараг л мөн. Гэхдээ бусад эссенцүүдээс арай жоохон шингэн байж магадгүй. Бусад өөр миний ашиглаж байсан бусад эссенцүүдтэй харьцуулахад бол бас зүгээр байдаг л эссенц шиг санагдсан гэх юм уу. Бас шууд их тийм амар гоё гайхалтай мундаг гоё байсан гэж бол би хэлэхгүй. Гэхдээ мөнгө өрсөн шал дими эссенц болсон гэж бас хэлэхгүй. Ягаад гэвэл угаасаа үр дүннийг хийх ёстой амлсан зүйлээ бол хийгээд байгаа. Яг фиг буюу инжир жимсний ханд экстракттай байгаа бүтээгдэхүүнээс бол яг хүлээж исэн яг юм зүйл бүгдээрээ л эндээс гарсан. Миний хувьд угаасаа идэвхтэй орцуудаа илүү серумны шатанд ашигладаг учраас эссенцний шатанд ийм зөөлөн дүү юм ашиглахаас бол би бол татгалздаггүй бараг дээр гэж үздэг. Ялангуяа суурин дээр ингээд чийг өгцөн байгаа дээр нь ретиноид ч юм уу эсвэл витамин С илүү сайн суудаг, илүү сайн үйлчлэгээ үзүүлдэг гэж үздэг учраас суурин дээр нь иймэрхүү эссенц ашиглах нь илүү сонирхолтой. Илүү зохимжтой сонирхолтой гэдэг. Тэгээ бас дээрэс нь энэ савлгаа яг маск шигэ шилэн савлгаатай. Тэгэхээр айгу хүн дөрөвний шиг бас барьж байгаа тэгээ юм барьцсан юм шиг ингээд гоё. I'm From-ing угаасаа эссенцүүд нь дандаа юм шилэн савлгаатай байдаг болохоор айгу тийм ашиглахад гоё байд юм аа. Нэг тийм жоохон тансаг санагддаг. Гэвөл ер нь жоохон ерхүү сав багла ботлонд ануу бол явчих гээд байдаг юм аа. Гэтэ юм гоё минималист мөртлөөс айгу тийм шилэн юмнууд би угаасаа айгу дуртай дараа нь recycle хийгээд ч гэсэндээ илүү ихтэйхэн байдаг гэх юм уу.
Injir James-ний арьс ашилгаанд үзүүлэх нөлөө болон I'm From-ийн Injir James-тэй коллекцийг ашиглаж үзсэн миний сэтгэлийн хувьд бол ийм байна. Эдгээрийг яг одоо бол Монголд Beauty Secrets-ээр зарж байгаа. Beauty Secrets цэг эмэн. Хэрвээ эдгээрийг та нар авахар сонирхож байгаа бол бүтээгдэхүүнүүдийг сагсандаа хийснийхаа дараа купон идэвхжүүлэх гэсэн цонхон дээр ANU 10 гэсэн кодыг оруулах юм бол үндсэн үнээс нь 10% хөнгөлж байгаа шүү. Хэрвээ сонирхож байгаа бол хөнгөлөлттэй хямд үнээр авах тэр боломжийг заавал ашиглаад аваарай. Яагаад болохгүй гэж нэг нь л ашиглаж байгаас хойш тэ. Видео таалагдсан гэж найдаж байна. Тэгсэн бол лайк дараарай. Мөн I'm From-ийн Fig Line-ийн бүтээгдэхүүнүүдээс ашиглаж үзсэн бол доор комент хэсэгт өөрийнхөө сэтгэлийг ч гэсэн мөн хуваалцаарай. За дахин сануулхад хэрвээ миний сувагт алхидын subscribe хийгээгүй байгаа бол энэ доор байгаа subscribe эсвэл захиалах гэсэн товчийг дараад хажууг нь хонхыг дарах юм бол намайг шинээр видео оруулах болгонд notification очиж байх болно шүү. Хамт байсан баярлалаа. Дараагийн видеогоор тун утгагүй эргээд уулзъя.